Төв аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалсан байна. 2021-с 2023 онд зам тээврийн ослын 37 хэргийн улмаас 48 хүүхэд хохирчээ. Тухайлбал дээрх хугацаанд зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд хөнгөн, 20 хүүхэд хүн дэвтэр, 8 хүүхэд хүнд гэмтэл авч 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2024 оны эхний 5 сарын байдлаар 6 хүүхэд хохирсон зам тээврийн 5 хэрэг гарчээ. Үүнээс жолооч цагтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авсан 7 тохиолдол бүртгэгдсэн байна. За зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд хүүхдийг зориултын дагуу суулгаагүй, хүүхдийг суудлын бүсийг зүүлгээгүй, хүүхдийг өвдөгөр авч өгсөн гэсэн шалтгаан нөхцөлүүд улмаас хүүхдийн амь нас эрүүл мэндээр хохирж байна. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед жолооч тээврийн хэрэгслийн эргэн тойрон ойр орчим шалгалгүйгээр урхан үйлдэл хийсний улмаас 5 хүүхдийн амь нас алдсан харамсалтай тохиолдол гарсан байна. Иймд одоо зуны цаг амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбоотойгоор жолооч нар маань эцэг эхчүүд маань хүүхдээ зориултын дагуу судалтанд суулгаж хүүхдээ суудлын бүс зүүлгэж хэвшүүлэхийг Төв аймгийн прокурорын газраас уриалж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. Замын хөдөлгөөний дүрмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт тээвэрлэхдээ биеийн өсөлтөнд тохирсон зориултын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийг жолоочийн болон зорчигчийн өвөр дээр авч явахыг хоригддог бол суурин газарт насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрдөг. Мөн хүүхдийн өндөр 140 см-с дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэж болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт бодит байдал дээр ямар байгааг Төв аймгийн цагдаагийн газартай хамтран гинтийн байдлаар шалгасан юм а. Амраа Төв аймгийн замын цагт ахлаалагч чадсан ба. За сайн явж байна уу та? За бичвэрамтай жалуулаарай жолооч. За хүүхдээ ингэж тээвэрлэхгүй та хоёр нь мэдж байгаа те жолооч. За энэ удаа сануулаа явуул. Дараагийн удаа зөрчлөө битгий ингэж гаргаарай. За зөрчил гаргахгүй шүү. Цагаан хүүхдийг зориултын суулгана хамгаалах бүсийн зүүлэх ёстой ш та. За хойдлын зорчигч нар яагаад бүс зөөх вэ наа? Уг нь бүстэй байна тийм ээ. Бүгд хойдлын бүсээ зөөх ёстой шүү дээ. Жолооч болон зорчигч бүс зөөх үүрэгтэй гэдэг зам хөдөлгөөний дүрм заасан байгаа. За энэ удаа сануулаа явуулаа жолооч. Дараа нь битгий юм зөрчил гаргаарай заа ёо. За та хүүхдээ яагаад зориултын суудал суулгаагүй? Урдталтаа авсан байна. Жолооч болон зорчигч суудлын бүс зөөх үүрэгтэй шүү. Зөрчлөө харилцаагаараа жолооч. Хүүхдүүдэд хоошин суулгаад суудлын бүсийн зүүлгээрэй. За бичвэрамтай шалгуулаарай жолооч. За жолооч суудлын бүсээ зөв зөөсөн байна. За хойно зорчигчтой явна. Хой цонхон голгодох. За хоёр хүүхдтэй явсан байна. За суудлын бүс зориултын хүүхдийн суудал хэрэгсэн байна. Цаатлын хүүхд бас бүсээ зөв зөөсөн байна. Гэр бүл ихний эрсдэлд оруулах гондлын тогтмол замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалтын бүсээ зөөж хүүхдээ зориултын суудалтанд сууж хөвссөн байгаа. За бусад жолооч нарт хандаж юу гэж хэлмээр вэ? Ер нь бусад жолооч нарт иргэдэд хандаж хэлэхэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж тэгээд би биенээ хүндэлж замын хөдөлгөөнд оролцоорой. Тэгээд бүр захих юм бол орон нутгийн замд явахдаа хамгаалтын бүсээ тогтмол зөөж хүүхдүүдэд зориултын суудалтанд сууж явахыг л уриалж байна да. Төв аймгийн цагдаагийн газар нь Улаанбаатар хотоос гарах болон орох үеийн нийт 5 автозамыг хариуцсан ажилтгаараа онцлогтой байдаг. Төв аймгийн цагдаагийн газарт бүртгэж байгаа нийт зөрчлийн дийлэн хувийг хамгаалах ус хэрэглээгүй, хурд тохируулаагүй болон шөнийн цагаар гэрэл шилжүүлээгүй зэрэг зөрчлүүд эзэлж байна. Дээрх зөрчлүүдийн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болж байна. Иймд эргэж жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж зөв боловсон соёлтой харилцахыг уриалж байна. Олон улсад хүүхдийг зориултын суудал суулгаж хамгаалтын бүс зүүлгэл амь нас эрүүл мэндээр хохирох эрсдлийг 70% бууруулах боломжтой гэж үздэг. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн цаг хугацааг судалж үзэхэд сургууль, цэцэрлэг амарч, амралт зугаалгын цаг эхэлсэн үеэр буюу 4-р сараас 9-р сар хүртэлх хугацаанд хамгийн их гарчээ. Тиймээс сурагчдын амралт эхэлсэн энэ үеэр хүүхдийг альва эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүй байхад эцэг эх асран хамгаалагчид онцгой анхаарах хэрэгтэй юм а.